Hi guys, сайн байцгаана уу? Миний channel тавтай морил намайг Бани гэдэг. За, левчний тухай яриач гэсэн тийм асуулт асуусан байгаа. Болохоор би өнөөдөр яг тэр асуусан хүмүүст зориулаад та нарт левчний тухай ярина. За, хамгийн түрүүнд ярих зүйл бол яаж өөртөө таарсан левчгээ сонгох вэ? За, та нар ямар ч нэг метр авчих заяа. Тэгээ метр аваад та нар ингээд мөмнийхон доорх цээжнийх хэсгийг хэмжээ. Тэгээд дараа нь яг ингээд мөмтөө яг тэр тойргоо хэмжинэ гэсэн үг. Тэгээ мөмтэй яг тойргоо тэгээд яг доорх цээжнийхэн тойргоо хасаад үлдсэн хариунууд очил 1 ах ч юм уу 2 3 4 байхаас шалтгаалаад таны яг мөмний чинь хэмжээг одоо илэрхийлнэ гэсэн үг. Жишээлбэл минийх бол ялгаа нь бол 2, тийм болохоор 2 нь B гэсэн үг. Ямар нэгэн левчэг гэдэр авч явах тэг ард талын ингээд уншаад 36 B гэж байгаа бол те доорх хэмжээ нь яг 36 B гэдэг нь одоо таны cup size гэсэн үг. За тэр нь одоо ойлгомжтой байх гэж бодож байна. Өөр левчгэн дээр нэг ярих юм бол тийм арьсны өнгөтэй левчэг бол хамгийн дажгүй левчэг гэж би бол ярина. Цагаан дээр цагааныг өмсгөө шууд яг ингээд тэр цагаан тал левчэг ингээд өмсцэн ингээд амар илт харагддаг. Тийм болохоор та нар хизээж битээ ингээд цагаан дээр цагаан уцсан дээр битээ цагаан левчэг өмсдөг гараа заяа. Яаж ч ингээд өөрийгөө үгүй харагдахгүй энэ цагаан дээр цагаан юм чинь угаасаа мэддэггүй гэж бодож байгаа ч гэсэн угаасаа мэддэгдтiin заяа. Ингээ гэртээ ингээд харагдахгүй байгаа ч гэсэн та нар зүгээр гадаа гараач ч юм уу наранд ч юм уу гарангууд эсвэл бол ингээ нэг амар тод гэрэл эсвэл яг дээрээс ингээ гэрэл ячаар хайда яг тэр цагаан левчэг өмссөн байгаа нь ингээд илт харагддаг. Тийм болохоор арьсны өнгөтэй левчэг яг цагаан хувцсны доор өмсгöd бол perfect. Өөрөөсөө мэдээж ингээд тийм олон төрлийн өнгөтэй левчэг өмсөх дуртай байгуул мэдээж тэрийг ав заяа. Би бол зүгээр амар тийм энгийн тийм practical левчнүүдэнд амар дуртай. Одоо ингээд эвтэйхэн тэгээ practical бүх өмнө өмсчих болох тийм левчэг байхад л амтай хангалттай. Би ер нь левчэг авахдаа яг хоёр төрлийн өнгийг л ер нь яг авдаг. Нэг нь бол арьсны өнгө, тэгээ хоёр дахь нь бол хар өнгө. Тэгээ надад энэ хоёр өнгө байж хахад би энэ хоёр өнгөтэй ер нь бүх хувцсан дээр ол өмсөж болно. Тэгэд энэ хоёр өнгөн дээрээ бас би ингээд бас нэг ялгаатай. Нэг левчгээ доороо ингээд төмөргүй зүгээр ингээд даавуу ингээд сайн оёцсон. Тэгээ миний өөр зарим левчгүүд нь бол ингээд яг доороо төмөртэй байдаг. Ялгаа нь юу вэ гэхээр ингээд мэдээж доороо төмөртэй байгуул илүү их support өгнө гэсэн үг. Өчигний энэ доорох одоо энэ хэсэг нь илүү өргөн байгуул илүү тэм дэмжлэг өгнө гэсэн үг. Хэрэг нарийнхан байгуул тэр яг өгөх support яг дэмжлэг нь илүү одоо бага байна гэсэн үг. Та илүү том мөмтэй тэг хөхтэй байгуул тэр доорх оёдол нь илүү өргөн байгуулсан. Ягаад гэвэл гүүж мүж гинт ингээд хөдөж мөдлөгч чинь илүү их спорт өгнө гэсэн үг. Бас түүнтэй адилхан хэрэг та нарт илүү их одоо спорт хэрэгтэй байгуул төмөр левчг нь бол илүү яг ингээд баттай байрна. Хэрэг үгүй бол зүгээр ингээд төмөргүй зүгээр ингээд юм даавн байсан ч бол ялгаагүй. Өдөр тутмын үед бол би зүгээр юм даавал левчг нь бол ашигтай. Яг тэгвэл биеинд илүү ингээд эвтэйхэн доороо тийм төмөртэй левчг бол өмсөх амар дурггүй. Гэтэ би хайдал өмсдөг. Ягаад гэвэл төмөр левчгт нь илүү ингээд хөхний хэлбэр ингээд оруулахад илүү тусалтай юм шиг надад санагддаг. За тэгээд дараагийн зүйл бод ингээд левчг авч байхад тийм шүү дээ. Яг энэ ард нь 3 товч байдсан шүү дээ. Яг энэ 3 товчных нь хамгийн эцэст нь баг хүртэл нь яг тааруулж авал амар дажгүй юм шиг санагдсан. Яг тэгвэл хамгийн энэ эхнийхэнд нь товчлцохоор ингээд энэ левчгт маань одоо хамгийн одоо чангалж байгаа хэсэг нь шүү дээ. Гэтэ бид нар левчгээ авчаад одоо хугацаанд ингээд ялангуяа дахин өмсгөх юм бол левчг маань угаасаа даавал юм чинь ингээд сунгагна гэсэн үг. Тийм болохоор хамгийн ингээд эхний товч хүртэн анханасаа ингээд авчгаар дахиад ингээд чангалаад товчлыг гэхээр ингээд зай байхгүй. Тийм болохоор хамгийн ингээд анх левчг авч явахдаа те бариугийн шалгахтаа энэ хамгийн эцсийн хүртэл нь барьж яхад нь авал амар дайжгүй. Гүт нь ингээд дараачихын ингээд товчлуурлуу нь шилжгэд илүү дээр. Тэгээд левчгээ илүү та нар ингээд удаан хугацаанд ашиглаж чаднаа. Өөр нэг хэлэх юм бол ингээд ямар нэгэн хуучин эдэр левчг гэдэр байгуул битгий шууд тэр левчгийг хайчиж байгаараа заяа. Яг уу даавуу мухаагуул юм доторх юм жижигхэн пад байгуул юм те юм зөөлөвчөнд байгуул зүгээр зөөлөвчөнд аваад хадгалж яах нь юу нээр дайжгүй хак. Гэтэ би энийг яаж ашигладаг вэ гэхээр ямар нэгэн нурууга гаргасан палаж өмсөх юм уу эсвэл яг ингээд амар ингэргээ гаргасан палаж өмсмөр хахад яг ингээд левчг өмсөх боломжгүй болчтой шүү дээ. Тийм үед зүгээр би энэ зөөлөвчийн яг тэр палажныхан яг нэг хөхнийхэн хэсэгт нь зүгээр ойчтیں۔ Юусаа ингээд левчг өмсөж байгаа нь мэддэхгүй. Тэгээд хоёрт хөхий чинь ингээд нэг хамгаалсан нэг урд нэг юм байгаа болохоор илүү тэр хувцас өмсөхөд нэг
нэг хамгаалалтай юм шиг надад санагддیں۔ Тийм болохоор иймэрдүү зөөлөвчдөр байгуул битгий хайж байгаарэ. Ер нь ингээд нэг газар хадгалаад байжсэн амар дайжгүй. За би ингээд өмнөх бичлэгэн дээрээ boob tape бид нар ингээд ярьсан. Яаж ашиглах тэгээ хаанаас авах тухай би эсвэл ингээд орлуулж болох зүйлүүдийг би зүгээр ярмаар байна. Яг бол амар олон хүмүүс ингээд Монгол boob tape байд юм уу, үгүй юм уу сайн мэдэхгүй байгаа. Үгүй тийм асуулт өдөө надад асуусан. Би өөрөө Монголд амар очоогүй амар удаж байгаа болохоор би хаанаас авахын би яг үндэ бол яг сайн мэдэхгүй байна. Гадаад явхаас өмнө би Монгол байхдаа би зүгээр boob tape-ийн орон зүгээр тийм шархны лент ашигладаг байсан. Яагаад вэ гэхээр ингээд та нар энэ зүгээр boob tape-ийг харах юм бол шархны ленттэй адилхан зүгээр л арсны өнгөтэй. Тэгээд энэ гаднах хэсэг нь ингээд жоохон даавуу тэ мэдээж ингээд наалдаг. Гэтэ наалдах нь бол зүгээр ингээд скотчийг наалдахгүй яг ингээд арсан дээр наалдж чаддаг. Тийм болохоор хамгийн төстэй зүйл бол ингээд шархны лентүүд. Би тэгээд зүгээр имээ сан ороо зүгээр шархны лент зүгээр ашигладаг гэсэн. Тэгэл арсны өнгөтэй байгуул арсны өнгөтэй тэгэл авчдаг. Хэврээ ингээд арсны өнгөтэй байхгүй бол би зүгээр цагааныг аваад тэгээд дээрээс нь ингээд foundation юм уу ингээд крем ингээд дээрээс нь түрхээд ингээд арсны өнгөтэй болгочдөг гэсэн. Хэврээ Монгол ямар нэгэн boob tape одоо зардаггүй газар юм уу олдохгүй байгуул одоо тийм арга байгаа шүү заяа. Тэгээд ерөн boob tape нь ингээд амар дижгүй. Тэгэл наагаал ингээд ямар ч хэлбэрт оруулж болно. Ингээд амар олон одууд ингээд red carpet дээр бол амар ашигладаг. Нэг зарим одууд ингээд мөөмн ингээд амар гоё харагддаг шүү дээ. Тэ амар сул палаж өмссөн байхад яаж ингээд хөхн яг гоё ингээд дээшээ байж чадаад байна гэхээр та нар гайхажсэн бол хариулт нь бол boob tape. Дараагийн ярих зүйл бол юм nipple pasties-ууд байгаа. Иймэрдүү nipple pasties-ууд ер нь амар дайжгүй. Хайдаа надаа ингээд левчг өмсгөөр яг хувцсны ингээд гой үзэмж алдуулчтай юм шиг надад санагдд юм аа. Тийм болохоор хайдаа ингээд левчггүй зарим хувцас өмсөхөд надад илүү гоё юм шиг санагддаг. Левчггүй хувцас өмсөх гэхээр яг ингээд тэр хөхний яг тэр товчны ил байгаад тахаар мэдгүй цаанаасаа ингээд эвгүй мэдрэмж авдаг хайда те like yeah you just get me women тэгээд хайда зарим хүмүүс ингээд oh my god just левч өмсөөгүй юм хуухаа гэл нэг бөөн сүртэй юм болоод идэв штэ гач хүмүүс ингээд харж мараад ядаргаатай байдаг тийм үед юм nipple pasties-ууд бол амар дайжгүй бол ингээд гадна талаараа зүгээр юм зөөлөвчтэй тэгээд энүүгээрээ наалцдаг тэгээд яг энэ хөхний товчных юм бол наалддаг юм байдаггүй болохоор өрөөсөө тэгэж өвдөхгүй. Boob tape ашиглаж байгаа бол өвдөн шүү. За яа бүхнийхэн товчон дээрээ наатчих болохоор авах жоохон зөөлөн удаан аваараа шууд ингээд авчих юм бол ер нь жоохон өвдөн шүү. За яа битгий хамаагүй ингээд шууд ингээд тэ ширээн дээр ингээд тавиад орчихороо. Тэгвэл бол яг наалдаг зүйл нь амар амархан гацчдیں۔ Билээ. Яг тэр ирсэн савнд нь тэ тийм пластик савнд нь яг нэг зүйлэн дээр яг наагаад тэгээд үлдээгүүл илүү удаан барьдаг. Жишээлбэл би одоо яг nipple paste өмссөн байгаа хгүй да. Жишээлбэл одоо энэ MAC-ыг өмссөн байна те. Энэ MAC нь ингээд амар нарийнх тийм юутай те. Ямар нэгэн левчиг гэдэг өмсчих юм бол яг нэг гоё байдлын алдчих юм шиг надад санагдсан. Би одоо левчиг өмсөөгүй зөвхөн nipple paste өмссөн байгаа. Тэгээд yeah, and it looks nice. Надад илүү цэвэрхэн гоё харагддаг юм шиг надад санагдтыг. За дараагийн зүйл бол би нэг юм наалдаг левчний тухай ярмаар байна. Өмнө ингээд нэх их шаардлагагүй гэж боддог байсан чи яг ингээд авцсан байхад илүүдэхгүй юм билээ. Тэгээ авцсан байхад илүү их өөр ирэхгүй ингээд дахин ашиглаад. За энэ бол миний одоо наалдаг левчиг. Пластик нь аваа зүгээр шууд хүн дээр ингээ наачна гэсэн. Ер нь яг тэр nipple paste-тэй ер нь жоохон адилхан өөр юм гэх юм бол те илүү хэлбэр өгөн тэгээд хөхөд чинь илүү том харагдуулнаа. Ямар нэгэн дотор хувцас ингээ өмсөж байгаа эвтэйхэн тэгээд эвтэйхнээс гадна бас ингээ дотор хувцас өмссөн ингээ мэддэхгүй байгуул хувцас илүү гоё харагдсан юм шиг санагддаг. За ингээ миний левчтэй холбоотой өөх зөвлөгөөнүүд маань ингээ дуустаа та нар таалагдсан байх гэж бодож байна. Хэрэг таалагдсан бол like, share дараад тэгээ subscribe хийгээрэй. За тэгээ мэдээж миний Instagram-ыг бас дагаж болно. BunnyBT гэдэг BNNYBT. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.